Squid Game бол 2021 онд гарсан Netflix болон Өмнөд Солонгосын хамтарсан цовруул билээ. Гарсан цагаас л шүүгэн дагуулж зөвхөн Аз чиглэлтгүй дэлхий дахинд хүчтэй нөлөө үзүүлсэн. Найруулагч Хван Дон Хюк нь Squid Game амьдралынхаа бүх хэсгийг санаа авч бүтээсэн гэдэг. Бага насндаа тоглодог байсан тоглоомнууд, дуртай Японы манганууд, Өмнөд Солонгосын ажил хаялт гэдэл. Гэтэл сүүлийн үед захин орчинд Squid Game-ийг бодит явдлаас сэдвлэн бүтээсэн жинхнээсээ Squid Game гэж байсан гэх яриа, зурагнууд, бичлэгнүүд газар аваад байгаа. Тэгвэл өнөөдөр тэрний тухай судалцгаая. 1-р факт. Сан Йонг компани ажил хаялт. 2009 оны Сан Йонг компани ажил хаялт Squid Game-ийг хийх маш том нөлөө болсон гэж Хван Дон Хюк өөрөө хэлдэг. Тухайн үед Солонгосын эдийн засаг бага зэргийн уналтанд орсноос болж ихэнх компаниуд цомогтгол явуулж эхэлсэн байдаг. Сан Йонг ч тэдгэр компаниудын адилаар 2500 ажилтнаас цомогдсон нийт ажилчдын 40 гаруй хувь нь байв. Ингээд ажилчид нь 77 хоногийн турш тэмцэж сүүлдээ бослого болон хувирсан байдаг. Тэмцэгчид өөрсдийгөө төмөр турба, банз, цохиур, чавх гэд гард орох зүйлсээрээ зэвсэглэж цахилгаан борохоо резинэн сумтай хууль хүчнийхэнтэй тулалджээ. Хормын дотор үйлдвэрийн байр, байлдааны талбар болсон байдаг. Мэдээж хууль хүчнийхэн бослогыг намдарсан ч харамсалтай нь энэхүү ажилгүйдлээс болж 30 гаруй хүн амиа орлож тэмцэгчдийн 74% нь ядууралд өртжээ. Эндээс найруулагч Хван Дон Хюкийн ойлгосон зүйл бол баячууд болон дарга нарт дундаж орлоготнууд болон энгийн ард ямар ч хамаагүй гэдгийг анзаарснаар энэ нь Squid Game бүтэх суурь нь болсон гэдэг. Энэ бол түүний хэлсэн зүйл. Гэвч олон үзэгчид фэнүүд түүнийг албаар бас нэгэн санаа авсан аимшигт зүйлээ нууж байна хэмээн таамагладаг. Энэ бол Хёнжэ Бүкчивон буюу Brothers Home асрамжийн газар юм. Сан Йонгийн ажил хаялт хүчирхэг мөнгөтэй хүмүүст энгийн иргэдийн амьдрал ямар ч хамаагүй байдгийг харуулсан бол Brothers Home асрамжийн газрын түүх хүчирхэг мөнгөтэй хүмүүс удирдлагыг авахд хүний амьдрал ямар үнцэнгүй болдгийг харуулдаг. Brothers Home асрамжийн газар. Brothers Home бол Пусанд байрлах 1970-аас 1980 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан асрамжийн газар нэртэй хорих лагер юм а. Тэрч бүхэл үүнийг Өмнөд Солонгосын Auschwitz гэж хочилдог. 1950-ад оны үед Солонгосын дайн дуусны дараа дэлхий дахинд дайнаас салсан хөгжингүй улс болж бууга харуулах бодлогууд гарч эхэлжээ. Ерөнхийлөгч Пак Жон Хэ үүнийг илүү хүчтэйгээр үргэлжлүүлж Солонгосын нийгмийг гадны улс орнуудад ямар ч үмэ самун бодлон байхгүй байгаагаар харуулж эхэлсэн. Энэ үеэс эхлэн Сөүл, Бусан, Гуанжу зэрэг томоохон хотуудаар байгаа нийгмийн гажууд тэнүүлчдийг олноор нь саатуулах болжээ. Тэдгээр хотод ч засан хүмүүжүүлэх төвөд барьж засан хүмүүжүүлэх програм боловсруулж тэднийг нийгэмд хариуцлагатай иргэд болгохоор төлөвлөсөн байна. 1975 онд Солонгосын дотоодын аюулгүй байдлын алба нийгмийн гажууд хүмүүстэй тэмцэх виз гаргаж тэднийг барьж авч хүчээр тэдгээр газар руу явуулдаг болсон байна. Харамсалтай нийгмийн гажууд тэнүүлчдээс гадна тэд яг үнэндээ хүссэнээ авч явж байлаа. Хөгшин хүмүүс, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэрч бүхэл асран хамгаалагчдын эцэг ихтэй хүүхдүүдийг ч авч явсан байх жишээтэй. Учир нь тэдэнд хэнийг нийгмийн гажууд, хэнийг биш гэж ялгах эрхийг нь өгсөн байна. Асуудлын гол нь тэд авчирсан хүнийхээ тоогоор урамшуулал авдаг байсанд гэж үздэг. Харин Brothers Home бол анхны ийм төрлийн асрамжийн газар юм. Эдгээр газар нэхвчлэн ховийн өмчих байх ба улсаас асар их хэмжээний хандив авдаг байсан байна. Brothers Home-ийн хүмүүжигчид барилга, үйлдвэр, фермүүд дээр албадан ажилладаг байсан бөгөөд мэдээж ямар ч цалин хөлсгүй байсан байна. Асрамжийн газрын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд хэдэн 100 хүн амьдрах аргагүй нөхцлөөс нь олж амиа алдсан байна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүд юм а. Хууль хүчнийхэн хүмүүсийг өөрсдөө шалгахаас төвөгшөөж бичиг баримтгүй яваа өөрсдийгөө батлах чадваргүй маш олон хүмүүсийг авч явсан. За мэдээж гудамжинд тоглож яваа хүүхдүүд бичиг баримттай явах нь битгий л өөрсдийгөө ч баталж чадахгүй нь ойлгомжтой. 8-9 настай ах дүүсийг авч явж аав ээж дээрээ очих ёстой гэхээр нь хитрхи чанга байна гэж зодож 13 настай хүүг сургуулаасаа харж явахад нь өдрийн хоолноос нь үлдсэн талхыг нь хулгайлсан гэж тулгаад хүлээн зөвшөөрөхгүй болохоор нь бэлэг эрхтнийг нь түлж хүчээр хэргийг нь хүлээлгээд авч явсан байна. Ерөнхийдөө бол хүүхдүүдийг бараг л гудамжнаас хулгайлаад гадаад орны эцэг эхчүүдэд өрчлүүлдэг байсан байна. Бараг л хууль ёсны хүний наймаа болчихсон байсан байх юм шүү дээ. 4-р цэнхэр хослол. Brothers Home-ийн хүмүүжигчид судалтай цэнхэр тамирын хослол өмсөж давхар орон дээр унддаг байсан байна. Яг л Squid Game шиг гэж хэлж болно. Squid Game дээр тоглогчид адилхан хувцас өмснөөр хэн байхаас үл хамаарч бүгд энэ тэнцүү болж байгааг харуулдаг. Харин Brothers Home-ийн хослолтын хувьд энэ нь хүмүүжигчдийг хувь чанаргүй болгох, мөрөөдлөхгүй боолууд болгох явдал байсан. Энэ аргыг мөн нацистууд еврейчүүдийн хорих лагертаа ашигладаг байсан байна. Women самун удирдлагаас гарахгүй тулд хүмүүжигчдийг тогтмол хүчирхийлэл тэр дундаа хүчингээр дамталдаг байж.
Хүчин бол шөнө болгон гардаг. За хүн тэнд зодуулж өгөх бол ерөөсөө сонин зүйл байхаа болсон байл. Асрамжийн газрын захирал паркингүүн хүн тамалдаг тусгай өрөөтөө хүртэл байсан гэдэг. За түүний гарт ойролцоогоор 30 гаруй хүн амиа алдсан гэх тоо байдаг. Дээрээс нь хүмүүжигчдийн сэтгэл зүг доктортой байхын тулд сэтгэл мэдрэлийн хүчтэй юмудээр угждаг байсан байна. 6 дугаарт Squid Game and Brothers Home. Магадгүй найруулагч Хванг энэ аимшиг түүхээс санаа авсан гэдгийг мэдгдсэн бол Squid Game-ийг олон талаар хааж байх байсан баха. Учир нь Солонгосын засгийн газар энэ явдлыг түүхэн хард толб гэж үзэн нүүн хаах сонирхолтой байдаг. Squid Game бол хүчрхэг мөнгөтэй хүмүүс өөрсдийнхөө зугаацлын төлөө сул дорой хүмүүсээр тоглодог буюу яг л паркингуин шиг үйлдэл. Паркингуин нь мөнгөтэй, хүчрхэг найз нөхөдтэй авилгалч нэгэн байсан. Brothers Home бидэнд ил аимшигтай зүйлсийг хийж байсан ч хүчрхэг хүмүүс нуун дарагдуулсан байна. Үүний тухай гомдолсон хүмүүс нэг нэгээр алгуулж өсөн байдаг. Squid Game-тэй бас л адилхан хэсэг юм. Ингээд харуул Squid Game бол Хван Дон Хюг найруулагчийн Солонгосын нийгэм эдийн засаг түүхээс хэдүүлсэн бүтээл юм а. Гэхдээ Brothers Home-ийн аимшигтай түүхээс санаа авсан үг магадгүй бид хизээж мэдэхгүй баха.